За суугтай эргээ тавтан морилно уу? Урмыг болон донешиг хийсэн хүмүүстээ үнэхээр их баярлсан шүү. За тэгээд бэлэн бол бичлэгэндээ орцгоё. Өмнөх дугаард хан туслах Карма 2 ахиуны гэрлэн ороод уссан да. Мань 2 гэрийг нь сүнстэй байшин болгох гэж байхад харин нөгөө талд ахиун гүнжүүлээ 2 хэлсэн ёсоор нь далайн эрэг дээр ирчихсэн сүрхий залбираад байгаа харагдана. Ахиун би мэдэрч байна. Лусын хааны ариун энерги надад мэдрэгдэж байна гэхэд гүнжүүлээ дотроо новш гэж далайн салхи ямар хүйтэн байна гэж бодно. Энэ гүнжүүлээ нэрэ худлаа том биеэс цаашгүй ахиу эргэж хараад хүү шах та юугаа хийгээд байгаа юм бэ? Чин сэтгэлээсээ залбираач. За ахиун ойлголоо доо. Юу гэж хаа? Надад хийнэгийн сүнс оргосноос хойш би нэг зүйлийг ухаарсан. Юуг ухаарсан гэж? Бурхан гэж байдгийг. Өмнө нь яг манай гэр бүлийн очдог тэр бөө мөөг нь худ гэж боддог байсан. Гэхдээ одоо бол үнэхээр бурхан байдаг гэдэгт итгэлтэй байна. Бодод үзэлтэй. Манай аав нэг муу жижиг гарын хулигаас чадварлаг бөөтө уучраал тэрлион вооны үн хүрхээр компанитай болсон байгаа зү. Ер нь хийнэгийн сүнсийг зайлуулж чадаагүй нь миний чин сэтгэлээсээ итгэж чадаагүй гайх. Гэхдээ одооноос хагас ардаа нэг болдог тэр заавал нь чин сэтгэлээсээ оролцсноо. Гэхдээ шүү ахына. Сүнс бурхан гэж байдаг юм бол үхлийн дараах амьдрал гэж байдаг гэсэн үг үстэй. Хэрвээ үхлийн дараах амьдрал байдаг бол там дивааж хоёрч байдаг гэсэн үг. Тэгвэл хоёулаа одооноос сайн хүн болсон гэр юм шүү. Йоо аха таач тэнийг юм аа. Там дивааж байдаг байлаа гэд юу гэж. Та манай гэр бүлийн очдог удгыг мэднэ үстэй. Тэр хүн гэхэд л аавын бизнесийн өрсөлдөгч рүү дандаа хараал хийдэг. Угтаа бол энэ үйлдэлүүд нь тэрнийг хангалттай тамд аваачаар байхад энэ үйлдэлээ бүр санаатаагаар хийдэн штэ. Тэглэж тэр худлаа сайн хүн болж үжиглсэн хоёр нүртэй новшин сүнс диваажинд очоогүй л байгаа зү. Тэгэхээр яасан байх нь? Энэ ертөнц тэр ертөнц хоёр хоорондоо нээх ялгаагүй гэсэн үг. Хэрвээ чамд сайн ард тал байвал юунаас ч яах хэрэггүй. Зүгээр л шүтдэг бурхныхаа ивэлд багтаж чадвал там мэдрээс айгаад байх юм биш. Тийм болоод ч тэр удах нь үдээ завчихгүй хүн амьтанд хараал хийгээд явдаг баг. Одоо л ойлголоо. За ойлгосон бол одоо чин сэтгэлээс л ус эдэн залбир. Бүх зүйл сайнаар эргүүл таач бас диваажин руу явна. За одооноос чин сэтгэлээсээ залбирна. Гэт тэр хоёрч буцаа залбирч манай хэдэж ажиллаанд хийсээр л аяхтаа ус хийх сав, телевиз, ширээ эдэргээл ер нь гэрийнх нь бүх хэсгийг тоноглоод байна. Хан туслах. Дайжгүй шүү. Ийм байхад тэр ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарахгүй байх. Өнөөдөр оройг тэсийн ядан хүлээж байна шүү. Кан ахиуны сүнстэй байранд хэвийн бос үзэгдлүүд coming soon хонгороо да. Гэжлээд хүсэн хүлээс оройнч болж мань 2 далайн эргээсээ ирж байх ба. Йох, далайн эрэг дээр майханд 2 хоног ч ёстой шижиг юм байна. Ууг нь гэртээ харахаас өмнө саунд орсон болч. Даанч бүү ахын хийснээр залбирч дуусаа шууд гэртээ харьж аяганд хийсэн далайн усандаа залбираад тэндээ ганцаар хонох ёстой гэсэн. Би одоо яаж ганцаар хонох юм бэ? Айгаад байна штий. Netflix-ээс юм үзээд унтах гэж үзэх юм уу? Тэгдэг ч юм уу. За хүрээд ирлээ дээ ингээд. Хамт явсанд баярлалаа хаа. Гэрлөөгөө болгоомжтой хараарэ. Гэжлээ дахиун жорц руугаа орж гэрийн хаалганыхаа кодыг гэж орохдоо их л айцтай харагдана. Ашгүй аяхтай уснууд яагаач вэ? Бүү хэлэхдээ энэ аяхтай ус ямар нэгэн байдлаар хасгарвал намайг лавбарна гэсэн. Гэт болгоомжтой хажуугаар нь алхаад гар нүрээ угаахад аяган доор нь нэг нарийнхаа мэдсэн төмөр утас харагдана. Ахиунч орондоо орж гүнжүүлээг хийснээр Netflix-ээр юм үзээд явж байна. Энэ киноч одоо юу вэ? За юу ч гэсэн үзье гэж бодсон бүх киног үзчихлээ. Одоо унтахгүй болч. Гэхдээ лайгаад ах юм яах вэ? За март чин сэтгэлээсээ залбирсан юм чи юу л болов гэж. Гэт унтах гэтэл телевизэн жирэлцээс ирчихсэн. Ахиун босоо зургт руу гараад. Юу вэ? Ямар новшин болчихв гэж хэлээ дотроо. Энд чи нөгөө сүнс байхаар болдог үзэгдэл юм биш үү? Нэг л жирэхэд явчлаа шүү. Сүнс ч гүүч эхлээ зургтаа унтраа. Гэт бас л нөгөө далайн устай аяг нь унчнаа. Харин нөгөө талд манай хэд баг хамт олноороо ахиуны юу хийж байгааг хараа зогсож байх ба карма нэмсгэлж харин хан туслах. Ингээ шоу албан ёсоор эхэллээ. Тэнгэрийн гисгэл төслийн оргил үе болох сүнстэй байшныг эхлүүл. Харин ахиун юу болоод байгааг нэг л ойлгож өгөхгүй. Яаж? Энэ аяг сая өөрөө хөдөлчлөө. Энэ яг юу лт вэ? Яах вэ? Тэр илэгтээ аягтаа ус асгарах юм бол намайг 100% үхэн гэсэн штэ гэж хэлээд уцаа гаргаж ирээд хан туслагтай холбогдох гэтэл мань хан туслах уцыг нь тасалж. Гэхдээ яг амин толсон үед нөгөө залгсан хүн уцаа авахгүй байхаар бүр амар уур хүрдэг тий. Мань ахиун ч уурлаад. Уцаа авахгүй бол тэр л үз. Яагаад таслаад байгаа юм бэ? Ямар хар шөнөөр залгаж байгаа биш. Хар шөнөөр залгаж байгаа биш ээ. Шөнийн 3:18 хар шөнө биш л юм байх та. За мэдгүй. Тэгээд үргэлжлүүлээд. Үйлчлүүлэгчдээ дефект юм зарсан бол хариуцлага үрэж мөн овшоо гэснэ ингэж болохгүй нэ. Гэс ах руу залгая. Намайг ирээд ав гэж хэлий. Гэхэд хан туслах. Сүлжээний баг. Ахиуны уцны сүлжээг унгаа. За ойлголоо. Гэж хэлээ сүлжээг унгахад одоо бас юу вэ? Сүлжээг болчихж байгаа юм уу?
Хараал идэж одоо цагт уулан дээр байсан сүлжээ барьдаг байтал гинт сүлжээг болчихж байгаа юм уу? Ядчихт энэ бүгд энэ аягтуу сасарсны дараа болоод байх юм. Энд юус эргэлзэх юм алга. Энэ яг хинагийн сүнс юм байна. Хинагийн сүнс над дээр ирэх чинь гэснэ нэгэд. Йоо би галзуурсан байхаа. Сүнс идэр гэж байлаа юу? Зүгээр л тохиолдол. Тийм ээ. Зүгээр л хідэн тохиолдлууд давхцаж таарсан баг. Жишээ нь өөрөө харанхуй байсан болохоор би санаандгүй нэгэ хөлөөрөө өшөглөөд яг тэр үед төр зур сүлжээ унсан баг. Би угаасаа сүнс идэрт итгэдэг биш. Зүгээр л Yon Karma-гийн хэлсэн үг нь баг зэрэг итгэсэн үгүй. Гэт хажууд ишээгээ хартал хөшгөн твэр хийж яхан дэрээ. Хүн ч нүдэндээ итгэхгүй хараад л байл. Хөшөгч баруун зүүн гэж байсан мошиграад. Ахиун руу хөдлөхөд нөгөөтг нь хашгираад бөксөөр унана. Юу гэж нэ? Цон хаалттай байхад хөшөг яаж өөрөө хөдлөөд байна гэхэд нойлд нэг юм сонсогдоод тийшээ харсан чинь нойлынх нь гэрэл нь асаал унтраал. Ахин нэг асаж унтрахтаа нойлын бэлтэн хаананд хинагийн сүдэр гараад ирнэ. Галзуу. Ахин ч уламжлал ёсоор ээжигээ дуудан. Ер нь дэлхийн нийтээр ээжигээ дуудах юм тий. Орилоо бол хаалгаар үгүйс. Тэгээ хаалгаа онгол гэтэл нөгөөт нь юу гэж онгоох вэ? Man in Black-ийн ажилтан шиг хоёр гар хаалгын дараа зогсож байгаа юм чинь. Ахин ч бүр илүү айж айсандаа уйлж хаалгаа дотроос нь балбаж гарнаа. Гадаа хүн байна уу? Авраарэ, туслаарэ гэж тэгсэн нэг нь хаалган дээр нь наацсан байсан сахиусыг ил бичин маягийн хүнд өгöd. Нөгөөх нь сахиусыг авангуудаа гар хурууга хид мошгруулаад хаалганы доогоор яг тааруу шидэж бидэд кино. Ахин тэрийг нь хараад юу гэж навшин вэ? Хаалганы гадаа наалттай байсан сахиус яаж гэд харж исэн чинь нөгөөх нь бүр шатаад эхэлнэ. Тэгээ одоо ийм юм харцсан хүн чинь бүр илүү аян штэ. Ойрлол. Юу үнэхээр харагдчих гэж хэлээд ухарж байхдаа бүдрээд хоошоогоо нуруугаараа унахад түрүүн жирэлцээд гарахгүй байсан зурагтан дээр нэг юм гарч чина. Ахиун гайхаал ахиал хартал комиго үдийн. За тоглосон. Өнөөдрийн спонсороор комиго хамтарч ажиллаж байна. Та хэд гүйлэх гэж байвал гүйлгэлгүй төр зогсож байгаарай заа юу. Ер нь манайхан надаас энийг хаанаас уншаад байна гэд асуугаад байдсан штэ. Монголоор орчуулсан сайт байна уу гэд. Тэгвэл энэ плейтингийн бүтээл маань комиго дээр орсон байна. Плейтингээр зогсохгүй өөр 70 гаруй манхайг дуудурсны өндөр чанартайгаар маш сайн орчуулахтай үзье гэж бодож байвал доор description хэсэгт байгаа линкэн дээр дараад апп татаад аваарай. Эхний 3 бүлэг өнгөө гэж байгаа. 30 хүртэл бүлгийг зар сурталчилгаа үзээд уншиж болно. Хамгийн чухал нь YouTube гэдэг өөрийн гэсэн дүрмтэй болохоор би байгаагаар нь шууд хүргэж чадахгүй байгаа байхгүй юу? Нилээн зөөлөж та хэдэд хүргэсэн гэх юм уу? Тэгээд яг их хуваар нь үзье гэж бодож байвал бүртгүүлээд аваарай guys. Тэгэд зурагтан дээр нь гарсан юм нь комиго биш омеганы сурталчилгаа байдаг. Яг сайхан сурталчилгаа гарч байгаад гинт жирэлцээд баахан 4 ёо хил гисэн юм хилээд эхэлнэ. Энэ 4 гэдэг тоон солонгос бол үхэл ч юм уу үх гэдэг үхтэй их ойролцоо дуудагддаг юм шиг байна лээ. 4 гэж яснаа нөгөөх нь үх болоод ядж байгаа тажууд нь байсан Teddy Bambroos-ын цусаар уйлаад гэдэс хэсгээсээ урагдж ирснэ дэлбэрчин. Бүүн цус садараал энэ Bambroos дотор цус хийсэн юм шиг байгаа. Ахиун ч нөгөө цацарсан юмд нь хурч үзээд бүр илүү ойрлж эхэлнэ. Манай хэд тэрийг нь харж байснаа хан туслах нэг тесрэх бөмбөгийн товчлуур шиг юм гаргаж ирээд арахад хонхны дуу сонсогдно. Өрөөнд төх зураг нь доошогоо хараад ханнаас нь баахан цус гоожоод хонхны жингнэлтэх улам чангуулна. Ахиун хинаг дэрлэхдээ хамгаалтын малгаанд нь 49 хонх хийсэн бол ахиуны байрных нь ханны ард бас 49 хонх хийсэн баг. Тэгээд одоо юу гэм ярьч юм дээ. Мань хүн одоо жинхэнэ карма гэдлээ сууж байна да. Хина намайг уучлаарай. Миний буруу. Намайг өршөөгч гуйж гин. Гэхдээ зэрэгцэн ширээ өөрөө унж толин хагараад бүр галзуу. Харин нөгөө талд хан туслах карма танда. Карма Тэнгэрийн гисгэл төлөвлөгөөний гол цөм чи. Чи сүнс болж бурхан болсон хина эзэгтэй дүрийг бүтээн. Айсан байгаа ахиун чамайг жинхэнэ үгүйг ялгаж чадахгүй. Гэт нүрэнд нь мейкап хийж хиймэл ус зүйлгээд толгойн дээр нь цус асгаж өгöd гаргана. Орхоос өмнө утаа маань тавиал сүртэй. Хаалган онгойж манангийн цанаас нэг нь төрс өөрлөн улам тодорсоор ахиунч байранда хөшөж багаар ойртох тэр зүйлийг хартал өмнө нь хина зогсож байхын тэр. Ахиун ээрч муурсаар арай гэж ли хина гэж хэлэхэд хан туслах дохиогч AI-аар сэргээсэн хинагийн дуугаар. Яага надад тийм зүйл хийсэн ахиунаа. Би чамд юуг буруу хийсэн гэж. Чи надад ямар санагдсан талаар жаахан ч гэсэн мэдхүү. Гэхэд газар байсан юмнууд нь хөдлөө тэрийг харцаа ахиун. Хина намайг уучлаач. Намайг үнэхээр уучлаарай. Намайг ганцхан удаа л уучлаач. Ахиунаа чи үнэхээр хийсэн зүйлдээ гимшиж байна уу гэж асуухад ахиу ээрч мууран тийм ээ би үнэхээр гимшиж байна. Намайг үнэхээр уучлаарай. Тийм гэж үү? Би ойлголоо. Тийгвэл гэд хоолойг нь боож эхэлнэ. Санаа зовлт хөдөө ахиунаа. Би чамайг гимшихгүй болгоод өг. Хэрвээ би өөрийнхөө юу тууснаас илүү чамд өгвөл чи миний өмнө гимшихээ болно үсттэй. Нэрээ би өгснийхаа дараа нэг гайхалтай газар болсон. Чи өмнө нь там гэж сонсож ирсэн үү? Бид тэнд үрд тоглох болно. Мэдээж тэр доор би биш чи миний тоглоом байх болно.
Би чамайг удахгүй алаад там руу авч явна. Чамд тамч, надад бол гів ааж. Зөвхөн хоёулахнаа. Үүр там тоглоно. Гэхэд ахиунч байдаг чадлаараа ойролцоор ухаал дуунаа. Ухаалцсныхаа дараа гэрэл чаасч карма хиймэл үсээ аваад унтуулагчтайг кармаг өнөөдрийн унтуулалт амжилттай боллоо. Ахиум өрөвдөлтөй новш. Яаж ухаалдаг гинөө? Тэр амаамнаас нь сахарсан хөөсөг нь хараад байгаарай. Карант амьд байх үед ямар адилхан юм бэ? Би нэг зүгээр өнгөрөөж чадахгүй нэ. Хитэн дурсгалын зураг авъя. Гэхэд гаднаас ханд туслах орж ирээд ахиуны биеийн байдлыг шалгуулна. Ахиуны амнаас аюулгүй байна. Сайн байна. Одоо наатхандаа унтуулагч тэр үед нь хідүүлээ энэ газрыг буцаага шинэ болгоно. Аха, тэгж байхаар энэ хിവэр нь үлдээчвэл яа гэм бэ? Энэ хിവэрээ байвал илүү амар санагдах юм биш үү? Үгүй дээ, ийм зүйлсийг хараад байх тусам амар санагдахад болно. Тэглээч эднэрийг өдөр харуул тэр цэжиг авчил таараа. Цэжиг авахгүй байсан ч ахиуны ах бол шууд мэдчихнэ. Ахиуныг цаазаар авах ойртож байхад бид хэрэгцээг үзүүл хийгээд дими. Гэхдээ ахаа ингэж хөдөлмөр гаргаж энэ бүгдийг зохион байгуулчаад маргааш ахиун сэрээ зүгээр л нэг зүуд байна гэж бодвол яах. Хин хүнээс илүү чи тийм зүйл болохгүй гэдгийг мэдэж байгаа үстэй. Бидний төлөвлөгөө цоорхоо гэж байхгүй. За зүгээр л жоохон ганшгансан юм аа. Ингэж их бэлдсэн зүйлээ цэвэрлэхээр хайран санагдаад юу ч гэсэн бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон баярлж байна. Үндэ би ч бас дотроо энэ төлөвлөгөө бүтлэхүүтэл яана гэж бодож байлаа. Миний төгс төлөвлөгөө тийм зүйл хизээж тохиолдохгүй. Үгүй дээ, сонсч. Сая ахиу айсандаа зуг тусчихсан байсан болохоор л бүх зүйл сайхан бүтлээ. Хэрвээ тэр өөдөөс чинь тэмцэлсэн бол бүх зүйл оронгоор иргэнэ. Яг үжи түүнийг явцдаа буулгаж авч чадагч тэмцэлдэж байхдаа чамайг жинхэнэ сүнс биш вэ гэд мэдчихнэ. Йоо болоочтой ахаа. Ахиу надтай азаа үзээд намайг барлаа юу? Намайг сүнс гэж мэдхээс өмнө би хангалттай унтуулчихна. Наадах чинь чиний ил бодол. Тэр ингэж харагдаж байгаач боксын гоц Эвестен гэж дуудагддаг байсан. Чи тэрний бичлэгүүдийг үзээдтэй. Ганцхан боксор бол тэр чамайг хол хаяна гэхэд карма урлаад. Та яаж мэдж байгаа? Би чиний тулааны эрдэмч чинь багш тэнгээ. Зүгээр л харчээ заа юу. Хэрвээ ахиунтай жинхнээсээ үзэхэр бол би наадахыг чинь боксор нь ялна. Наад бодлоо бодоод ч хэрэггүй шүү. Хэрвээ та хоёр жинхнээсээ үзэхэр болцсон байвал тэр чинь бидний төлөвлөгөө нуруу сан гэсэн үг. Тийм болохоор сөн юм битгий бодоод бай. Хэрвээ та намайг боксоор илүү гэж хэлвэл бодолцож үзье. За болгий болог. Одоо ахиуныг сэрээд ямар хариу үйлдэл гаргахыг нь харах л үлдэх шүү. Гэж хэлээд маргааш өглөөж болж өрөөмөрөө бүх юм жинтан. Хизээж тийм юм болж байгаагүй юм шиг л байна. Бодлого ахиун холоогоо барьсаар ухаа ороод дотроо. Би ч амьд байна уу та гэж бодоод эргэн тойрноо ажихад гэрийн хан гүнжүүлээ ахын бэлгэлсэн Теди Бамбрууш бүгд хивэнд байна. Энэ бүгд зүүд байсан бах та. Гэхдээ зүүд гэхэд хитрхи бодит мэдрэмж. Гэт хасгарсан аягтай усыг хараад энэ яг зүүд байсан юм байна. Тийм ээ тийм. Аягтай ус асгах хүртэл жинхэнэ. Тэрнээс хойш зүгээр л айж стресснээсээ хардарсан. Үгүй бол ийм цэвэрхэн байхгүй үстэй. Бүр дээрээс нь хин намайг бооно гэж бүр боломжгүй зүйл. Яа, тэр бөөгийн хэлсэн үгнээс айсандаа л тэгж хардарлаа. Хэрвээ би ангийн дарга шиг хэрэгс ютдэг гэр бүл төссөн бол ийм хачин юмд итгэхгүй байхгүй юу? Гэр бүлийн нөлөөлөл хэр чухал вэ гэдэг нь ингээ харагдаж байгаа ш. Тэгээ сүртэй яриад нойлдоо ороод сайхан нүрээ хүйтэн усаар уугаа сэргээд авъя гэд толон тартал бүүм хүзүнд нь боолгуулс орон гараад хөхөрцөн байж идэм байгаа ч. Юу эн чин юу вэ? Яагаад юм болцсон байдаг вүлээ? Тэр зүүд байсан бол миний хүзүү. Яагаад гэж хэлээд өөртөө зүүдсэн гэж дахин галзуурхай наагур хэлж байснаа. Гинэт хинагийн ахиуна удахгүй би чамайг халаад тамд аваач болно гэдэг үгийн санаад уйлж гарнаа. Бүр уйлж явахдаа өмдөндөө шийдчихнэ. Хаан туслахаа чи өмнө энийг сонсч байсан уу? Цаазын ялтай хоригдлуудыг хамгийн хэцүү шийдэл нь цаазлах биш. Харин хизээ өгөхөө мэдээ тэрийг хүлээж суух гэдгийг. Та яг голыг нь олоод хэлчихлээ захирлаа. Өчигдөр кармаг ахиунд бэлгэлсэн бэлэг бол яг таны саний хэлсэнчлэн тамаас ирсэн сүнс түүнийг удахгүй там руу авч явна гэж хэлсэн байгаа. Энэ хүний мэдэрч болох хамгийн эвгүй айдас баг. Харин нөгөө талд авгаах. Ахиун яасан гинэ? Сургуульд ирээгүй болохоор нь гэрт нь очсон чинь хүзүүн хөхнийц болсон байсан. Бас юу бөөм үү аягтаа ус яриад байгаа мал вэ чи? Чи ахиуныг ямар хүндээр авааччваа? Мөн новш минь би чамайг ингээд гэж ахиуныг даатгаж үлдэг юу? Хэрвээ ахиун энэ чигээр үлдвэл чи бэлтгэлтэй байгаарай. Би чамайг амьдэр чинь болно шүү гэд уцаа таслаад. Тэгээд чи кармагийн талаар юм олж мэдсэн гэв. Тийм ээ кан захирлаа. Өнгөрсөн 7 хоногт бид ухаж болох бүх мэдээллийг цуглууллаа. Сөүлд ямар сургууль сурч байсан, гэр бүл, хувийн мэдээлгээд бүгдийг нь тэрийг нь кан захирлыг харснаа. Энийг хараад аваарай. Гэж хэлэхдээ зэрэгцэн ахиуны цаазын давцан досол үргийн усан боомтод ирхэн дээрээ. Үзэгдэл солигдож хоёр найз нэгийн имлэгт байж байх ба. Энэ газрын зүү төөнөр үнэхээр солиотой. Мэн дээр скейтбордын тэмцээнд орж байгаа болчингаа гимтээсэн дээ. Энэ дээрээ л нэг удаа зүү тавиулаад зүгээр болчихж байгаа юм чинь. Зүгээр л мэндэ итэг андаа. Яг юм уу да. Гэхдээ л досод үрэг шиг аслагдмал газар гэхэд энэ имлэгч тогтчил сайтай юм аа. Гэхдээ зүү тавиулахаар амар өвддгүү. Би нэг ч удаа тавиулж үзээгүй шүү дээ. За болтоо хөгшөө. Тэр хөөхөн солиоч нарыг хараа л да.
Тэдний гоо үзэсгэлэн зүгээр өвчин намдаа ажил гэсэн үг зөө. Зүгээр л хоолойг нь сонсоол өвчнөө мартна. Тайвшир заа юу. Вау, тэд нэр зөвхөн царайлаг сувлагч авд юм бах та. Алдартай байх нь аргагүй юм байна. Гиснээс энэ дундаас хин хамгийн царайлаг нь гэж. Хин мэдээж энэ имлэгийн захирал. Тэр хоёрын яриаг нэг ах уу баргаар царайлан сансаа сууж байхаа нөгөө хоёрын чүргэслүүлээд. Имлэгийн захирлаа. За болоочтой анда чиний сонирхол чинь хөгшин юм аа. Чи тэрийг ямар харагдгийг мэдэхгүй болохоор тэгж байгаа. Тэнд нэг постэр байгаа ч тэрийг хардаа. Тэр захирлан штэ. За үгүй л хүдээ. Наадахыг чи би модель гэж утсан штэ. Тэр хөөхөн гэж хэлээ үстээ. Захирлан даанч VIP гişүүдэл зүү тавьд юм байна лээ. Хэрвээ баян байсан бол бүр VIP хүмүүст нь атаархчлаа. Гэхдээ мань ах уу дотроо атаархаа хоцсон үз. Төрөнөөс хойш юугаа яриад байгаа маалнууд вэ? Энтхий VIP гişүүдэд атаархаа энэ бизнесмэнүүд VIP болохоор яадгийг мэдгүй гэж бодохтой зэрэгцсэн. Ким Йонхо та өнөөдөр онлайн мөрөөдөө тоглоомын донтолтой юм шивлэхээр захирал дээр цаг авсан байна. Зүг үү? Тийм ээ. Гэхэд мань ах уу захирлын өрөөнд авчираад. Юу игээд байгаа юм бэ ирэх мэ? Гэл зороор. Гэхдээ ах уу ороход хоёр булаас өвлөгч цаана нэг эмэгтэй сууж идэг. Суучих. Чи биднийг дийлэхгүй. Өөрөөсөө эсвэл манай ажилчид чамайг суулгаад өгнө. Гэхэд ах уу ч хэлсэн ёсоор нь суунаа. Цаашаага харсан байсан эмэгтэй тамхи татаж байснаа босоод. Тэгэхээр ерөнхийлөгч Ким, таны мөрөөдөө тоглоомны донтолт чинь яаж байна да? Гэхдээ мөрөөдөө тоглоом нь донтолтын эмчилгээ гिचгээ донтолтоосоо эдгэрсэн байвал асуудал үсттэй. Чиний манай сайтанд оруулах мөнгө чинь багасаад байгааг би сүүлийн үед анзаарлаа. Яагаад тэгээд байгаа юм болоо? Ууг нь чиний бизнес чинь сайн л байгаа харагдах юм. Харамлаад байна уу? Эсвэл бидний өөдөөс өрүүлцөөд байна уу? Тэгээд цаашаага нилээн ярьсан ч товчондоо мань авахгүй энэ хэдийн мөнгөний гахаануудын нэг нь бөгөөд амьдрал нь үнэхээр хэцүү мөнгөгүй байгаа болохоор энэ хэдийг гүрэх гэж оролцсон юм байна лээ. Тэгсэн чинь мэдээж энэ хэд чинь тийм үү хэцүү байжээ гэхгүй шүү дээ. Мань авахыг тамлаж ахиж өрүүлцэхгүй болгодог. За зөвлөлүүд ирвэл хөлнийх нь нэг хумсанд массаж хийгээд тэгээд тэрэндээ зүү тавьж өгнө. Тий. Нөгөө эмэгтэй өргөжлүүлээд намайг ал идэр гэсэн битгий яриад бай. Алах гэдэг чинь бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Ахиж өөдөөс өрүүлцвэл коллежийн шалгалтанд бэлдэж байгаа хүүчин эмнэлгийн өрөөнд дотор эргэтэнгүй болохоос гадна охины чинь нэг эзэнгүй аралд эмнэлгийн орон дээр дотор эргэтнээ бүгдийг алдаж өгсөн ахта атаархаар хэмжээнд зовё шүү. Тийм болохоор бидэнтэй хамтарч ажиллана тийм ээ гэж хэлээд нөгөө ах уу гаргачаад. Зөвлөгчөө өнөөдөр миний уулзалтуудыг бүгднийг цуцал. Захирлаа та өнөөдөр өөр ажилтай болчихсон юм уу? Тийм ээ өнөөдөр хүүхдтэй ихийнх нь хувьд анхаарал тавья да. Энэ ажимаач ахиуны ээж юм байна штэ. За би зодооноос юу гэж дуудах вэ? Толгонд яг таг нэр оролдохгүй байгаа болохоор та хэд комент хэсэгт нэрний санаа очирээ guys. Тэгээд үзэгдэл солигдож карма сургуультай байх багш. Хөөе карма шилжиж ирээд хоёрхон хонжиж ангийнхаа хүүхдийг тагнуулж болдго юм уу? Тэрний дараагийн өдөр нь хоолны цагаар уцаач хураалахгүй ангид орсон. Битгий юм бай хүүхдээ. Хүн гэдэг чинь хууль дүрмийнхаа дагуу амьдрах ёстой үстэй гэхэд карма уцаа хураалах харвалж уцаа өгөхөд. Хөөе эн чинь чиний жинхэнэ утас биш вэ? Намайг тэнэг гэж бодоо юм уу? Золиг минь. Сөүлд ямар байдгийг мэдэхгүй ч энд утас хураалга гэдэг бол хууль. Бүх хүүхдүүд л уцаа хураалгаад болоод байхад чи ч гэсэн уцаа хураалга. Санаа зовох юм байхгүй ойлгов уу? За май багш. Энэ миний утас. Сайн байна. Би чамайг харж байгаа шүү карма. Ахаад янз бүрийн хэрэг төвөг тарваа. Өөр бас ярих зүйлс байна. Наанаа суугаад хүлээж. Гэхэд карма нэмсгэлээд бүх зүйл төлөвлөгөөний дагуу. Багсаа өгсөн утсыг маань миний утас гэдээ итгэжлээ. Багш минь дээ би тэнийг шаф бүлэглэлийн хамтрагч гэдгийг мэдэн штэ. Наад утас чинь миний та нарт зориулсан занга. Та эдийн тархиар цэг ядах миний бэлэг. Наад ирэх бүх зүйл чинь хуурамч. Кахиуныг цаазлах хүртэл хоосон юм хөөгд байжээ. Тэгтлээ хайгаад байгаа миний жинхэнэ утас энд байна гэд бодчихсон чинь хүүшээ энэ хүүхдийг хараад байгаарай гэж нэг араас нь хилээд эргэж хараад гэл зайгаа бартал. Ард нь ахиуны ээж ирсэн аль хэдийн нуусан утсыг нь авцсан байж идэг. Энэ цуврал улам л галзуу болоод байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ хүрээд дуусч байна. Та бүхэн энэ бүтээлээ их хуваар нь өндөр чанартай, маш сайн орчуулгатай энэ бүтээлийг уншия гэж бодвол Comigo app энэ бичлэгийн description-с татаад аваарай заа юу. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай guys.